Сайн байна уу? Нэвтрүүлгийн сургууль зуршлын төвс эрхлэн төлөөлж байгаа. Уншаагийн бодлого болон бодолтууд. За өнөөдөр болохоор Японы эцсийн янзын цэцэрлэгт хөтөлбөр буюу уншаачлагын 2019 оны материал их сургууль математик А бодлогын 6 гэсэн бодлого байна. Энэ терм секвенс гэсэн. За дараалал юм байна тий. Дарааллын n дэх гишүүн нь имэ гэсэн. Тэгэхээр энэ дээр болохоор n дэх гишүүнийхэн томьёог нэг юм байна тийм үү? Шууд n 10 ч юм уу тэтгэдэг гэхээр шууд болохоор n-ээс хамаарат нэг ингээд бахан хоёр баяртай. Харийг гаргах хэрэгтэй тийм томьёо хэрэгтэй байна. Тэнгүүд sum of the first n term sequence дарааллын n гишүүн тий. Эхний n гишүүний нийлбэр нь юм байна гэдэг. Ерөөсөө s-ийн гэж тавьчихгаа. Нэр нь болохоор эхний n гишүүнийх нь нийлбэрийг олсон нэг тийм томьёо хэрэгтэй байна. Гарч ирсэн өгнөд маань болохоор ийм өгнөд байна. Бүгд нэг мэддэг өгнөд байх хэвээр. Скриншот хийж аваад хэрвээ мэдгүй байх юм бол цээжлээрэй. За бодлого орохоос өмнө нэг зараар болчих. Ахлах болон дуунгийн сурагчдын хөглийн амралтанд зориулсан Японы хэлний 1 сарын эрчимжүүлсэн сургалт орё. Анхан шатны үсгнээс эхлэх анги 12 сарын 22-ны өдрөөс 1 сарын 16-ны хүртэл 4-7 хоногийн хугацаанд ажлын 5 өдрөөр өдөр бүр 4 цаг 1 цагаас 5 цагийн хооронд байршлан асаа зэргийн хажууд төгөлдөр офисын 303 доод гэж техникийн сургалттай 5 хүүхэд бүртгэгнээ сургалтын төлбөр нь 500 сая төгрөг болно. Бүртгүүлэх дугаар нь энэ байна. Японы хэлний төвшөнтэй багш орно. Тэгээд юу лээ? Заавал өөрчилж залгаад бүртгүүлээрэй гэдэг юм зараар болчих. За энэ гишүүнийхэн томьёоны юм байна гэсэн байгаа. 1 4 10 19 гэж явцсан тий. Энэ одоо яг ямар дараалал юм болов? Гэхээр ийшээгээ 1-ээс 4-ийг 3-аар нэмэгдсэн байна тийм үү? Нэмэх нь 3. 4-өөс 10 гэсэн чинь 6-аар нэмээд энэ дээр тэгвэл 9-өөр нэмээд ийшээгээ 12-ыг нэмчих. Тэгвэл дараагийнх нь бол 15-ыг нэмэхээр юм шүү тий. Ерөөсөө нөгөө нэмж байгаа тонууд маань өөрөө 3-аар өсөө явцсан шүү тийм үү? За хамгийн ихний гишүүн маань болохоор 1 байснаа. Дараагийн гишүүн маань 1 дээрээ 3-ыг нэмсэн юм байна. Дараагийн гишүүн маань гэсэн чинь 1 дээрээ гэхгүйгээр ингэчүү. Өмнөх гишүүн дээрээ 3-ыг өчтөн 2-ыг нэмчих. Дараагийн гишүүн маань гэсэн чинь 1 дээр нэмэх 3-ыг өчтөн 2 байсан. Өмнөх гишүүн дээрээ 3-ыг 3-аар орчоод 9-ийг нэмчих тэ. Гэх мэтчлэн явъя. Тэгэх юм бол яаж болох вэ? Энд би ингэж тавьчихв. А энэс хасныг тавьчих. А энэс хасна гэдэг гишүүн байж. За А энэ дараагийн гишүүн нь яах вэ гэхээр өмнөх гишүүн дээрээ 3-ыг хэдээр нэмсэн. Энэ болохоор манай эхний гишүүн байгаа тий. Энэ тэнцүү 1 дээр, энэ тэнцүү 2 дээр, энэ тэнцүү 3 дээр, энэ тэнцүү 4 дээр. Яг нэмж байгаа юм болохоор 4-р гишүүн дээр бол 3-аар юм байна. 3-р гишүүн дээр болохоор 2-оор үуч нэмж байгаа юм. Энэ дээр энэ гишүүн дээр болохоор энэс хасах нэгээр гэж тий. Энэ дээр 4 байж 3-ыг 3-аар үуч нэмсэн. Баггүй юу? Энэс нэгээр үучээд нэмсэн юм байна гэдэг. Ингээд тавьчих. За тэнгууд болохоор би эндээс ингэж болох хэвээр. А энэ тэнцүү А энэс хасахны дээр нэмэх нь 3-ыг үучтэн энэс нэг байгаа. Тэнцүү А энэс нэгийг одоо задлаа л та. Тэгэх юм бол тэр чинь энэс 2 нэмэх нь 3-ыг үучтэн гэснэ. Энэс 2-тэй болчих шүү дээ. Энэ томьёог л яхаа одоо энэ дээрээ хэрэгжилчлээ. Тэгэх юм бол ийм юм гараад ирлээ. Нэмэх нь манай ард талд нь байсан. Энэ маань. За дахиад энэ дээрээ одоо очижээ. А энэс 3-тай боллоо нэмэх нь 3 энэс 3-тай ардрах. Тэ? Тэгээд ард талд нь бас энэ хоёрыг ойш тавьчих. Энэс 2-тай, энэс 1-тэй гэдэг. Гэхдээ ерөөсөө явсараад юм болох юм шүү. А1 дээр нэмэх нь гээд. За А1 бол энэ бол энэ дотоод дараад шүү дээ. Энэ энэс 2 хахад энд энэс 2-таас А1 байх юм бол тэгвэл одоо 3-ыг үржлэн 1-тэй байх юм шүү. Тэгээд нэмгэн гээд энэс үргэлжлүүлээд болохоор одоо 3-ыг үржлэн 2, 3-ыг үржлэн 3 гэж явсараад нэмэх нь хамгийн том нь болохоор энэс 1 байх шүү дээ. 3-ыг энэс 1-тэй гэж тавьчих. А1 дээр болохоор А1 ч угаас 1-ийн тов шүү тийм үү. Тэгэхээр тэнцүүд бол 1-ийн тов байгаа юм байна. 3-ыг нь хаалтнаас гаргачих юм бол одоо энэ дээр бол 1, 2, 3 гэмжлэн явсараад энэс 1 юм шүү. За одоо энэ дэр нөгөө бэлэн ийм томьёо байгаа тийм 1, 2, 3 гэх мэтчлэн n хүртэл гишүүдийг нэмэх юм бол n дээр нэмэх нь 1 хуваах нь 2 гарч ирдэг гэж. Энэ хэлний томьёо байгаа. Энийг угаасаа мэдчих хэрэгтэй томьёо шүү. За энэ дээр нэгсэн чинь би болохоор тэгвэл нэмэх нь 2 нэмэх нь гişмэтлэн явсараад нэмэх нь энэс хасах 1-тэй тохиолдлыг бодож шүү дээ. Энэс хасах 1 хүртэл гэх юм бол яах юм? Эхлээд наад гişүн ч өөрөө байх хэрэгтэй байна. Энэс 1 ч өөрөө байх хэрэгтэй байна. Дараа нь болохоор энэ тоон дээрээ 1-ийг нэмсэн юм байх хэрэгтэй байна. Энэс 1 дээр 1-ийг нэмэх юм бол зүгээр n өөрөө гараад ирж шүү дээ. Тэгэх бахан хоёртой. Тэгэхээр манай дараалал ерөөсөө ийм юм байгаа маань 1 дээр нэмэх нь 3 гэснээр наад юм чинь шүү дээ. 1 дээр нэмэх нь 3 гэснээр сая хаалтан тодорхой юм маань болохоор нэмэгдээд энэс 1-тэй n-тэй бахан хоёртой болчлоо. Тэгэхээр одоо энэний оронд энийг тавина. Би нэгтээ нэг хүссэн айтайхан болгоч тий.
2-ны гэж жагаад дээрээ болохоор 2 ороод ирлээ нэмэх нь 3 ширхэг юу вэ? N квадратаас нь юм. Тэгэхээр 3n-ий квадрат хасдаг нь 3n нэмэх нь 2 хуваах нь 2 гэж тавьсан ч болох бах. Ялнамж тавьсан харин зүйл юм чинь болох байлгүй гэж бодох юм. За тэгэд эхний n гишүүний нийлбэрийг олно. 3 за нэг дээр нэмэх нь юу вэ? 3 ширхэг 3-ыг бохно 2-тай. Тэгээ n квадрат хасдаг нь n-тэй л өстэй. Тэгээд юу гэж энэ чинь n гишүүн юм шүү дээ. Энэс хасах нэг дээрээ тэгвэл бас л адилхан байна те. Тэнцүү нэг дээр нэмэх нь 3-ыг бохно 2-тай. Ард талд нь болохоор энэс нэг квадраттай хасдаг нь энэс нэгтэйгээ их мэтчлийн явсаар байгаад нэг нь ч нэг нь тэгвэл яхаа нэг дээр нэмэх нь 3-ыг бохно 2-тай нэг квадрат хасдаг нь нэгтэй. За тийм ингээ бүгдийг нэмчихье. Эхний гишүүнийх нь хэлбэр гэсэн юм чинь. Эсн тэнцүү. За энэ дээр нэгийн томд нэмээд нь те. Хэдэн шиг нэг нэмж байгаа лээ. N шиг нэг нэмж байгаа. Тэгэхээр нэгийг үрждэг нь ингэ тавьж байгаа. Нэмдэг нь 3-ыг бахам 2 гэж жагаад. За энэ дээр болохоор тооны квадратууд нэмээд тах шүү дээ тийм үү? 1 квадрат, 2 квадрат, 3 квадрат гэх мэтлээ юмсараад нэгээс n-ийг квадрат юм байна. 1 квадрат, 2 квадрат нэмэх нь n-ийг квадрат хүртэл. Тэ? За хасдаг нь гэж жагаад нэгээс n хүртэл тоонд юм шүү. 1 2 нэмэх нь n хүртэл. За би энэ дээр болохоор тэгвэл дахиад энэ юуг тавьчих. Нэг дээр нэмэх нь 2, нэмэх нь 3, нэмэх нь гэх мэтчлэн яваад нэмэх нь n хүртэлх тоондын нийлбэр гэдэг бол n дээр нэмэх нь 1 бахан 2 байна. Одоо нэгээс 9-ийн нийлбэр гэх юм бол би энэ дээр 9-ийг тавиад тий. Нүүдэн дээр 9 дээр нэмээд 10 болоод бахан 2 гээд 9-ийг үржин дараа бахан 2 45 гэж шууд нэгээс 9 хүртэлх тоондын нийлбэрийг олшуулна гэсэн үг шүү дээ. За 1-ийн квадрат, 2-ийн квадрат гэх мэтчлэн яваад нэмэх нь n-ийн квадрат. Энийг өсөж n дээр нэмэх нь 1 2-ийн дээр нэмэх нь 1 хуваах нь 6 авах хэвээр. Энэ бас дандаа яхаа цэцэлсэн байх хэвээр том юм гинэ. Яг гаргалгааг нь хийж болно л та. Тэгтээ шалгалтын дээр энийг гаргалгаа хийгээд сууж хугацаа байхгүй шүү дээ тийм үү. За тэгээд эндээс тэнцүү 1-ийг үржин n гэдэг n байгаа юм байна. Нэмэх нь 3-ыг хуваах нь 2 байснаа. Ард талд нь саяын те n дээр нэмэх нь 1 2-ийн дээр нэмэх нь 1 хуваах нь 6 маань очно. Хасдаг нь гэснээр n дээр нэмэх нь 1 хуваах нь 2 маань очно. За тэнцүү энийг бас жоохон янзлж нэмэх нь 3-ыг хуваах нь 2 байлгаснаа. Дээр нь болохоор n дээр нэмэх нь 2-ын дээр нь байгаа юм байна шүү. Тэгвэл гаргаад ирчээ. Доотлолт нь байгаа 2-ын төгөөр гаргаад ирчих тийм үү. Тэгэх юм бол энэ дээр 2-ын дээр нэмэх нь 1 хуваах нь 3-тай. Нүүд нь ерөөсөө хасах нэг болох юм уу? За хасах нэг гэтвч. Тэнцүү n нэмэх нь 3n n дээр нэмэх нь 1 хуваах нь 4 галан дотор 2-ын дээр нэмэх нь 1 хасдаг нь 3 гэдэг ороод байна шүү дээ. Тэгвэл хас 2-тай болгочих. Гэ 3-тай гэж тавьснаа энэ 3-ыг энэ 3-тай дараа ич. Энэ 4-ийг болохоор 2-т хуваачдаг. Тэгснэ энэ 2-ыг дараа ич. Тэгэхээр n дээр нэмэх нь n дээр нэмэх 1 n-ээс хасах 1 хуваах нь 2. За энэгээр нь тавьсан ч болох бах. Энийгээ бас дахиад жоохон янзлаад яа тийм. n дээр нэмэх нь 2-ны n дээр нэмэх 1 n-ээс хасах 1 гэдэг чинь ардлынх нь 2 болохоор зүгээр яхаар байгаа зүтэй. n квадратаас хасах 1 шүү дээ. Тэгэхээр n дээр n-ийг куб хасдаг нь n хуваах нь 2 гэхгүй юу? Тэгвэл энэ дээр болохоор ижил байраар 2-оор өгчих юм бол 2n дээр нэмэх нь гэж байгаа. n-ийн куб хасдаг нь n хуваах нь 2 болох юм чинь. n-ийн куб нэмэх нь n хуваах нь 2 гэдэг. Бүр идлээ цэвэрхэн тавьчихвол чинь тий. Энэ дээр болохоор s-ийн тэнцүү n-ийн куб нэмэх нь n хуваах нь 2-оор. За, apply юм байлаа. Баярлалаа баяртай. Дараа дахин уулзъя.